За ойлголоо. Танахыг бол яг би бол дэмжиж байгаа. Одоо энэ нэг төрлийн өмчт аж ахуйн нэгжүүдийн дарганар нь дунджаар 30 сая төгрөгийн цалин авч байхад яахаараа аудитор нэг 2-3 сая төгрөгийн цалин аваад энэ нөгөө паразитуудтай тэмцэж чадахгүй байхгүй. Бодит байдлаа бичиж чадахгүй. Тэгэхээр яг магнасрын дарга хэлж байгаа дунджаас бага байна. Хөдөө бол жишээлхэд Үр ханга аймагт аудитын дундад цалин 2.3 сая төгрөг байгаа. Тэгэхээр би бол энэ аудитын байгууллагын орон нутгийн нэмэгдлийг дэмжиж байгаа, цалингийнхын нэмэгдлийг ч дэмжиж байгаа. Улсын хурлын харьяа бусад байгууллагууд нь нэг тогтоолын төслийн хавсралтанд ороод шууд гарчдаг, эднийх үлдчихдэг. Тэгээ эднийх ч одоо шууд тулж байгаа газрууд чинь нөгөө эрх мэдэлтэй хүмүүстэйгээ л эднийх тулж байгаа шүү дээ. Хууль зүйн байнгын ороо бол мэргэжлийн байнгын ороо гээд хууль шүүхийн байгууллагын дөрвөн тэр оруулж ирсэн төсөл төлбөрүүдийг бол дөрвөн байгууллагуудын хөрөнгө оруулалт төсөл төлбөрүүдийг шууд батлаад явуулсан. Тэгэхээр тэр сангийн яамн дээр нарийн шүүлтүүр нь хийгддэг юм байгаа. Барилга байгууламжтай холбоотой автомашинтай холбоотой зардлыг бол тодорхой хэмжээнд тодорхойч явах биш шууд хасчих. Төрөн бис би ажлын хэсгийнхэнтэй уулзсан юм. Тэгээ тэрийг бол хасъя гэж байгаа. Тэр цалингийн нэмэгдэл дээр бол би бол хувьдаа аудиторын одоо энэ үндсэн цалин нэмэгдэл хөдөө орон нутгийн нэмэгдэл гэдгийг 100% дэмжиж байгаа гэдгээс илэрхийлэх гэсэн.